За өдрийн мэнд. За хүүхдүүд нэлээх чулаа авъя багшаа гэд бичлэг хэлбэртэй байж болох уу? Тэмцээн оролдоонд орж ийн гэсэн учраас өнөөдрийнхээ хичээлийг бичлэг хэлбэрээр хүргэхээр шийдлээ. За ингээд дэлгэцээ шаарлаад за бид нар хэмжилт гэдэг намар сэдв үзсэн байгаа. За хэмжилт сэдвийн хүрээнд хэд хэдэн хэмжилтүүдийг үзсэн. За энэ дээр хамгийн нэгдүгürt бол за сурагчид дээрээ 7 дугаарынхаа сурагчид гэж үзсэн. Тэгэхээр хамгийн ихний хичээл бол бүтээх хэмжих гэдэг хичээл байсан. Намайг бидний үзсэн хичээлээс бүтээх хэмжих, массыг хэмжих, хугацааг хэмжих, эзлэгүүнийг хэмжих, нягтыг хэмжих, хүчийг хэмжих, температурыг хэмжих гэсэн ийм үндэсгүүд байгаа. За өнөөдрийн хичээлдэр бүтээх хэмждэг хэд хэдэн хичээлүүдийг цөмөрөө сэргээж ярьцгаая. За бүтээх хэмжихтэй бид нар болохоор варсак ашигласан. За варсак дээр илүү их нөгөө бүтээх хэмжих юмнууд маань багшнууд маань бол байсан учраас варсака бид нар ашигласан. За бид нар хамгийн нэгдүгээр тул шугам ба штангын циркулийн хэмжилтийг ярьсан байгаа. За штангын циркулээр хэмжилтийг тухай хичээлийг давтаад ярьчих гэж бодож байна. За энэ дээр болохоор маань үндсэн main scale буюу үндсэн хуваартай, vernier scale буюу нэмэлт тохиргоотой, өөрөөр хэлбэл энэ доотлын хэсэг нь 1 мм-ийг 10 тэнцвэр хэсэг туваасантай дүүцэх хэмжээний ийм утгыг тооцож гаргаж ирдэг байгаа. За өөрөөр хэлэх юм бол штангын циркул гэдэг хэмжигтэн 17 см хүртэлх бүтээх хэмждэг бөгөөд юу нь болохоор хэмжилтийн наривчлан таслаас хойш 2 орныг заана. За хамгийн нэгдүгээрт үндсэн орн нь болохоор үндсэн орны 10 бүхэл хэсэг нь 10 байна. За дараагийн бутархай хэсэг нь бол 1-5 байна. 1-ийн дондор буюу 11 дээр энэ 0 заасан байна. За 11-ээс чүд хоошоо илүү гарч заагдсан байгааг бол харж байна. Хэрвээ шугам дээр байгаа бол бид нар энийг шууд 11 мм гэж хэмжинэ. За штангын циркулээр хэмжиж байгаа учраас энэ хоёр үндсэн шугам ба нэмэлт шугамын хоорондох энэ хоёр энэ босоо зураасууд хоорондоо ямар ч алдаа мадаггүйгээр нэг чулуун дээр байрлаа шугам давтаж байгаа. Энэ утгыг бол таслаас хойш хоронгоор авдаг. За ингээд энэ хоёр шугамдаа буцсан энэ утга бол 0.25 дээр байна. За ингээд 1125 гэж хэмжилтийн утгыг гихнэ. За одоо энийг чүд ийш нь урагшин татаад болж өгч үзье. За үндсэн утга нь үндсэн шугамны миллиметрээр хэмжиж байгаа учраас бидний ердийн хэмжилтээр бол 3 см гэсэн утга байгаа. За тэгэхээр 3 см маань 30 мм байна. За 30 мм байна. За тэгэнгүүтээ хамгийн том бүхэл орн нь 30.
За дараагийн бутархаа орн нь бол энэ цэнхэр тодорцсон 31-ийг өнгөрөөд 32 арай хүрээгүй байна. За хэрвээ шугамар хэмжиж байгаа бол магадгүй бид нар 32 мм гээд 3.2 см гэд хэмжих байх. За тэгэхээр энэ бол наривчлалтай хэмждэг, зууны наривчлалтай хэмждэг багж учраас энэ босоо хоёр шугам энэ вернер хуваар үндсэн хуваар хоёрын шугам бол яг энэ 0.75 дээр ямар ч алдаагүй заасан юм байна. За тэгэхээр энэ 30 дээр нэмэх нь 1, нэмэх нь 0.75, 31 зууны 75 гэж хэмжилтийн утга хэмжигдэх нэ. За дахиад нэг утган дээр хэмжиж үзүүлье. За тэгээд дараагийн одоо энэ өчүүхэн баг зайд шилжснээр за үндсэн утга бол 50 дээр, за бутархаа орон бол 3 дээр ингээд 53 болж байна. За одоо үндсэн хуваар нэмэлт хуваар хоёр хоорондоо алдаагүй яг нэг шулуун дээр байрласан энэ утга бол 0.15 дээр таарч учраас энэ утгыг бол 53 15 гэж хэмжилтийн утгыг унших нэ. За энэ ингээд штанг зеркул гэдэг багж маань энд байна. За сая тайлбарлалаа. За илүү наривчлалтай уртыг хэмждэг дараагийн багж бол микрометр гэдэг багж байгаа. За энэ бол саяны хэмжилтийн нэмэлт хуваар нь бол 50 шугамар. Гэвтээ энэ эргэлддэг утга нь 50 шугамар. За үндсэн утга дээр болохоор 50 хуваар буюу гал нь ингээд нийтдээ 100 хуваар бол наривчлалтай гарна. Хэмжилтийн утга уншигдана. За энэ бол хэмжилтийн дээд хязгаар бол 25 мм буюу 2.5 см-ийг зөвхөн хэмжих ёстой байгаа. За одоо энэ шайбнуудаас аль нэг ингээд дөрөвөд за энийг шахачлаа. За үндсэн хуваар бол 5 дээр гарч ирж байна. За нэмэлт хуваар буюу 5.5 гэсэн доотлын игнэнд байгаа 0.5-ын заалт гарч ирээгүй учраас тэр утга бол 0-оор заагдана. За одоо ингээд 45 46 заагдсан байна. Тэгэхээр 546 мм-ийг үзэнэ. Одоо би энэ томыг үзье. Том шайбны диаметрийн зайг хэмжиж байна. За үндсэн утга нь болохоор 11 гээд за туслах нэгдүгээр туслах шугам бол гарч ирээгүй байна. Тэрэнд болохоор 0.5 утга байхгүй гэсэн үг. За одоо ингээд 40 41 42 43 дээр таарсан учраас хэмжилтийн утга. За энэ томор энэ дандаа нэмэлт утга заагдахгүй. За тэгвэл нэмэлт утгыг заахаар ургая. За энэ утган дээр тэгвэл 16 гэдэг үндсэн утга нь бол дээд шугамны дээд тал дээр бол 16-г заасан байна. За доотлолт нь 0.5 заагдсан байна. Гарч ирсэн байна цэнхэр төслөлтөд. За тэгээд энэ эргэлддэг хуваар дээр бол 15 16 17 18 дээр энэ хүнд дунд голоор нь явж байгаа хөндлөн зугаас татсан байна. За ийм учраас хэмжилтийн утгыг бол 16 68 гэж ингэж хэмжих нэ. За тэгэхээр намар энэ багжин дээр бас бид нар нэлээд ажилласан байгаа. За тэгэхээр энэ дээр бол та бүхнийг хэмжих төөрөхгүй байхаа гэж найдаж байгаа. За дараагийнхан багж маань болохоор физиктээр бид нар массыг хэмждэг. За энэ болохоор хүчийг хэмжээд. Массан тав бол.
За дараагийн багц болохоор дотроо нөгөө дуудаж байна. За бид нар ингээд усдаг хэмжээ. Саяны хэмжээний штанг циркулит асны минутаа энд байж байна. Сайн хэмжлэлтийн утгыг нь үндэс утга дээр энэ туслах шугамдаа тэг хэмжиж байгаа. За энэ дээр болохоор уртаг хэмжтэй баримтлах дүрм гэдэг. Хоо хэмжлэлтийн утгыг хэмжтэй ямар ч багцтай хэмжлэлтийн утгыг хэмжтэй хэмжлэлтийн тоон утгыг бичнэ харж тэмдэглэж авахтаа яг их зургаас нь хардаг гэсэн энэ дүрмээ мартаж болохгүй. За бид нар ингээд штанг циркул микрометроор уртаг хэмжсэн байна. Шугам ашиглаад бас утсыг хэмжсэн байна. Утас ашиглаад уртаг хэмжижээ шугам дээр тавьж тоодох юм. Таймер ингээд гаргасан байна. За одоо энэ масс хэмжиж байгаа энэ скут байна. За энэ дээр болохоор массыг килограммаар хэмжиж байгаа. Килограмм, грамм, метр гэх юм. Хэмжиж байгаа. За массын нэгж тооцоолдог. Нэгж шилжүүлэх тооцоолдог юм. Байна. За тэгэхээр энэ дээр бол намар бид нар пенсэр стон пенсүүдээр ус тоодгийг хэмжсэн байна. За энэний дараа энэ массын тухай бол харьцангуй бага ингээд нэлээ үзчихдэг. Килограмм, грамм, тонн гэдэг энэ нэгжийн зөрөөг арилгах энэ массын нэгжүүдийг бол нэлээд сайн мэддэг учраас энэ дээр бол нэмэлтээр зам тэн гэсэн энэ массын нэмэлт нэгжүүдийг бол бас товч ярьсан байгаа. За ингээд масс болон тэг хэмжилтийн утгуудын талаар тайлбарлалаа. За энэ дээр болохоор массыг хэмждэг хоёр янзын жимлүүр байгаа. За жимлүүр гэдэг хэмждэг хүн бол ийм хацангуу хажууд нь болохоор ийм тавиад нэг талд нь ачаа байрлуулад нөгөө талд нь хороотдаг. Яг болохоор томпорн хэмжих ийм зорилттой тэнцвүүлэх замаар ийм багцыг чиглүүлж байгаа. За нөгөө талд нь болохоор бэлтгэн мастер биеийг хажууд нь байрлуулах замаар хэмждэг ийм зүүнний савлалтаар хэмждэг, тоотхыг хэмждэг энэ багцыг болохоор тэнцвэрч нэрлэж байгаа. За жинлүүрийн хувилбарууд энэ байна.